Удаан уулзаагүй ард түмэнтэйгээ цоо шинхэн уран бүтээлээрээ учран золгож байна. Бид нэг дэлхийн хүүхдүүд. Эзэн богд Чингис хааны минь алаг махны дасархай алтан ясны хилтерхий болсон Монгол туурхтныхаа тэргүүн зэргийн дуучдтайгаа хамтран их дэлхийгээ магтан дуулсан юм аа. Мөнх хөх тэнгэрийн дор төрж өссөн монголчууд бид, Төв Азийн цээжинд орших монголчууд бид хамтдаа хаврын яргуу шиг цэнхэрхэн дэлхийгээ хайрлан хамгаалж үеийн үед үрийн үр сүслэн залбирч шүтэн биширч явъя. За манай энэ entertainment студ дуучин Монгол Улсын гавьяач жүжигчин Баясгалын эгчийн Хан тэнгэрийн хайр хэмээх уран бүтээлийг хийж гүйцэтгэлээ. Яг их дэлхийгээ хайрлах, байгаль их дэлхийгээ энэ чигээр нь ийм үзэсгэлэнтэй сайхнаар нь хойч үдээ үлдээхийг зорьсон тийм сэтгэлээр хийсэн болохоор их орноо цэцэг талаа өндөр уулсаа нуур цөөрмөө хайрлая хүмүүсээ байгалийн гайхамшигыг бас харж баясаасай гэсэндээ бас энэ бүгдийг хийхийг зорьсон байгаад аль ч орны хүн байсан байгаль дэлхийг хайрлая гэсэн энэ их өргөн том ухагдхууны дор энэ өөрийнхөө уран бүтээлийг тойруулж байгаад нь би баярлаж байна. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон та байгаль их дэлхийгээ хайрлаасаа, та байгаль их дэлхийгээ шүтэж, за түүнийг хайрлан хамгаалах зүрх сэтгэлтэй байгаасай гэсэн өчүүхэн мессежийг энэ уран бүтээлээр дамжуулан хүргэхийг хичээлээ. Зураг авалтын хувьд гэх юм бол энэ entertainment-ийн одоо хамт олонтой хамтарч ажилласан цагаа сайн баримталдаг. Одоо тэг ажилдаа үнэнч их сайхан хамт олон байсан, хамтарч ажиллахад одоо бэрхшээл гарахгүй их сайхан байсан. Одоо нэг сайхан нар гарчаас ингэвэл яг тэр хэсэгт нар гарч айгүй тийм сонин байсан. Бид нар урд нь олон клип рекламын ч юм уу зураг авалтанд явж байхад нар ингээд өдөржингөө бүрхэг тэгэл зураг авалт хойшлогддог ч юм уу. Энэ уран бүтээлийг хийхэд бол ямар ч тийм саад гараагүй нь бол маш сонь санагдсан. Яагаад ч юм одоо байгаль их дэлхийн биднээс одоо хайр гордоод биднийг ийм хийхийг хүлээж ирсэн юм шиг. Ер нь хүмүүний алтан заяа бол төрсөн хүн энэ газар шороогон хайрлж яваач гэсэн эгэн том утга санааг энэ уран бүтээлийн цэнгүүнээр чарлж яваад нь баярлсан. Тэгээд одоо тэр өндөр уулын орой тэр хадан дээр гар зогсоод тэгээд яг тэр их орноо их нутгаан магтан дуулж яхад бүр ингээд огшоод барыг нулимс цэглэгэнжээс их сайхан байсан. Одоо энэ дуунуудыг ингээд сонсоод сууж байхад ингээд бичлэгэн дээр ингээд хараад байж байгаа. Энэ хүүхэд маань цэцэг талдаа өссөн цэврүү шиг охин их дэлхийг ээж болсон энэ цэцэг талаа хайрлж явдаг гэдэг нь өөрийн их хүмүүний сэтгэл харагдаж сэтгэлд энийг шингүү байсан. Та юу шимнээд байгаа? Ээж нь хангаа дэлхийдээ 9 цагаан үслээ шивнэж байна. Тэгвэл би ч гэсэн шивнэж болох юм байна те. Зохиолын хувьд гэхэд бол энэхүү уран бүтээлдээ энэ дэлхий дээр нэгэн бяцхан охин ирдэг. Тэгээд тэрхүү бяцхан охин ээжийн маш гоё хайрыг одоо хайр инэрлэлтэнд өсдөг. Ээжийн хайр гэдэг байгаа маань зөвөр нэг хүүхдээ эргэтүүлэх бол биш. Их хүн гэдэг бол одоо өөр хүүхдээ зөв хүн болох, хүмүүжүүлэх, байгаль их дэлхийтэйгээ харьцах энэ одоо хүмүүжлийг олгож байгаагаараа энэ бол хайр гэж харуулж энэхүү уран бүтээл дээр харуулах хичээсэн байгаа. Өр Монголын алдар дуучин Хятад улсын тэргүүн зэргийн дуучин Лаас Сүрэнгойг урьж оролцуулсан. Оюутан багтаа Лаас Сүрэнгой руу уцаар ирээд би ингээд таны дууг сонсох дуртай, тантай одоо 15-ны сар гэдэг сайхан дуу дуулмаар байна. Та намайг ингээд хүлээж аваач гэд уцаар ярьжсэн. Тэгээ тэр хүм
тухайн үед чи ямар зоригтой хүүхэд вэ? За тэгвэл хүрээд иргээд намайг одоо хүлээж авъя гэсэн. Тэгээд Бээжингийн Төв радиод бид хоёр зогсож байгаад тэр дуу бичүүлсэн. Тэгээд тухайн үед надаас чи айж ийн үү гэж асууж байсан. Тэгээд одоо би энэ хүртэл яваад ирсэн надад айх ирэх байхгүй гэж хэлжсэн. Тэгээд одоо эргээд одоо 14 жилийн дараа би өөрөө Лаз сурангаад ураад их орондоо авчираад ингээ хамтраад уран бүтээлээ хийж байна. Дараагийн нэг уран бүтээлч юм бол манай монголчууд одоо ээж минь гэдэг дуугаар нь сайн мэдэх болсон. Халимгийн дуучин одоо туйл хайлдаг цагаан замгойг урьж оролцуулсан байгаа. Залуу дуучтаас гэх юм бол уртын дуучин Алтан жаргал гэж залууг одоо оролцуулсан байгаа. Энэ сайхан гурван авьяаслаг сайхан уран бүтээлчтэйгээ хамтраад Хан тэнгэрийн хайр гэдэг сайхан уран бүтээлээ босгож бүтээж чадсандаа туйлын их баяртай байгаа. За энэхүү уран бүтээл бол мөнгөний биш, за хайрын биш. Энэ бол ерөөсөө л бид энэ дэлхий дээр амьдарч байгаа дэлхийн ээж хэмээх цэнхэр бөмбөрцгөө магтан дуулсан энэ зүрх сэтгэлийг хэн болгонд ойлгуулахыг хичээсэн ийм уран бүтээл, ийм том зорилготой уран бүтээл гарч байгаагаар бол маш их сэтгэл өндөр байгаа. Хоолойч ноёхон төрлөгч нарийн явахын өлзөт хэрэглийг өргөн төвшүүлье та. Тэгээд энэхүү уран бүтээлээр хамтран ажилласан нийт жүжигчид, за мөн тусалсан бүх хүмүүстээ студийн зүгээс болон дуучин баясгалын зүгээс юуны түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ уран бүтээлийн би их дэлхийтэй хайртай хүн бүхэнд зориулсан юм. Хан тэнгэрийн хайрыг хүлээн авна уу?